За өглөөний минь. За би нөгөө саяхан Аригууны пэйж дээр нөгөө нэг найзын хатлаар бичсэн штэ. Бүхний чаддаг тогооч, зодоонч юу лээ гүйдэг, хараадаг. За тэгээ тэр найзаараа нэг найзтайгаа ингээ нэг уулзаад гоё влог хийгээд найз дээрээ ирж байна. Яг өглөө шууд цэцэрлэг түрээлэн дээр бэлтгэл дээр нэрж байна. За зургийг бас манай багын найз авч байгаа шүү. За юу вэ? За дажгүй юу? За мань юу яа? Мань ч нэг влог хийж байгаа. Тэгээд шууд бэлтгэл дээр чи хүрээд ирлээ. Хоёулаа өнөөдөр за мик гэж хоёулаа өнөөдөр чиний нэг өдрийг Монголын нэг өдөр гэдэг шиг хийнэ. За ингэж хийчихэл болж байна. За. За мань зүгээр барай явчих та. За одоо юуны бэлтгэл юм? Тий одоо өнөөдөр манай нөгөө гүйлтийн бэлтгэл байгаа. Гүйлтэй. Тий. Бид холын зай юм уу? Үгүй яг ер нь нөгөө өдөр болго өөр бэлтгэл хийдэг л та. Холын зай байна тий. Хурдны бэлтгэл гэдэг янз янзын бэлтгэлүүд байгаа. Манай багийнхаа эрт ер нь баг бие халаалтанд орж байна. Хоёр дахь нэлээд хоцроод ирчих бодлоо. Тэгсэн үү? За манай энэ найз бол манай бүр багийн найз та төмөр замын нэг ангийн хүүхэд байгаа. Хүүхэд гэж хийж одоо энэ. Бараг өвөө болох ч. За. Тэгээд за юу ч гэсэн танилцуулчээ. За Отгон баярын маргад Эрдэнэ. Ойр тулцаагүйгээр. Отгон баярын маргад Эрдэнэ. Тий. За манай найз бол миний мэдхийн хамгийн олон мэрэгжилтэй одоо мэрэгжил гэх юм уу ур чадвар гэх юм уу юм ур чадвартай хүн байгаа. За жишээлбэл гүйлтийн тамирчин, тулааны спортын тамирчин, тогооч, цэцэг тайрдаг. За өөр марцсан сансан юм бас байгаа баха. Ямар ч байсан нэлээд олон гараад ирсэн юм а дээр тий. Яг ингэ ярьсан чи за ямар ч байсан өнөөдөр ерөөсө маргадын яг одоо битэрийн ярьснаар бол нэг өдрийн дотор ер нь ингээл энэ бүх ажлуудаа бүгдийг амжуулдаг гэдэг тий. Тий амжуулдаг шүү дээ. Чи миктэй. Бүгдийг амжуулдаг. Хэдүүлээ гоё хараад явъя. Тэр ярина. Өнөөрэ юу саяхан нэг юуны медаль аваадсан бэ? Зодтолтод медаль аваадсан уу? Гүүж хараа. Үгүй сая нөгөө гүйлтийн медаль юм уу? Хитолын марафон гүйлтий 12 цагийн гүйлтий улсын аваргын юу дөрөв төрүүлсэн. Тийм. 12 цагийн улсын аваргад ороод 132 гүс бий. 132 км үү? Тий. Эндээс чи баг багнуур хүртэл юм гэсэн. Тий, ер нь бол. Тэгээд жоохон юу яг нөгөө сансандаа хүртэл 100% гүйж чаддаг нэг 85% гүйс нөгөө хөл жоохон бэртэлтэй байсан тэгээд юу төрүүлээ байсан. Юу төрүүлсэн. Муугүйгээ төрүүлсэн. Бүхнээсээ төрүүлсэн. Олон улсын хэмжээний мастрынхаа болцдыг хангасан. Олон улсын хэмжээний мастер болсон юм уу? Мастер авсан. Хизээ авсан. Дөнгөж сая 8 сарын 10-нд болсон хэмжээнд. За тэгээд ерөнхийдөө муугүйгээ төрүүлээд олон улсын хэмжээ. Яг мууч яах нөгөө өөрийнхөө яг сансандаа хүртэл гүйж чадаагүй. Сансандаа өрнөхөр яана гэсэн юм. Яг нөгөө би бол нөгөө рекорд хийвдэн гэж бэлтгэл хийсэн байна. 140 хүн гэж. 140-тэй хүрээгүй нэг 132 гаргаад. Маний спорт одоо энэ гүйлт мүйлтийн одоо ууланд авирч мавд гитлэр бол ерөөсөө яг огт мэдхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр ерөөсөө гой тайлбарлал яваарай заяа. За тэгээд манай маргад бол 4 охинтой тий. 4 охинтой ингээд амбул зургуулаа. Ийм олон ажил хийж байгаа. Гэр бүл юу болж байна? Хажуугаар нас тэгэл амжуулаад ах шиг байнга л охтуудтайгаа ингээл янз янз юм хийгээд байдаг. Тэгэл цаг заваар бол хүүхдүүдтэйгээ байх л байдаг шүү дээ. Тий. Ажил бэлтгэлээ хайж байгаа тэгэл. За тэгвэл бэлтгэл рүүгээ орохоо. За маань одоо юу яа хараал байж дээ. Багийнхнаагаа танилцуул. Манай нэг бэлтгэл багийнхан болохоор юу? Манай багш болохоор Монгол улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгал жуулагч Альтид ихчүү гантлог гэж хүн байна. Манай багш дуршаа явцсан байгаа. Өдрийн байдлаар тий. Гантлог гэж хүн байгаа. Одоо энэ хамгийн урд бол манай Лувсан шар гэдэг дэлхийн аврагчтай Монголын уулын гүйлтийн дэлхийн авраг. Чи гоё игээ танилцуул авчих багийнхнаа. Одоо Монголын гүйлтийн спортын тамирчид. Тий, ер нь бол тамирчид. Тий. Одоо хөнгөн атлетикийн байгаа. Энэ одоо манай нөгөө дэлхийн авраг шүү дээ. Дэлхийн аврага. За сайн байна. Монголын дэлхийн авраг шүү дээ. Юу их нэртлэг хэрэг вэ? Энэ одоо манай Номын Эрдэнэ гэдэг үү маань Монголын шгшээ багийн тамирчаа. Энэ манай мөнгөө.
За. За энэ манай хамгийн залуу тамирчин байгаа. Ээж нь энд байна. Ээж нь тамирчин. Сайн байна. Охин нь. За. Шүрээгээд. За сайн байна. Манай ганц байна. Манай алтан туяа байна. Одоо тэгээд ер нь яг танилцуулах юм бол ер нь уулын гүйлтий одоо сая нэг уулын гүйлтээ улсын авраг болсон. Эмэгтэй төрөлдөө 30 км авраг. Лувсан жаргаас эрэхтэй авраг. Манай одоо таныг дагаагүй үйл яг хэр удаа яваад хялааж унах болоо. За, яаж гүйдгийг. Тэгээ тий. Ямар техниктэй яаж гүйхийг. За, окей. За тэгвэл хэдүүлээ бэлтгэлтэй орох. Хувцас сольж өгөх. За тэгээ. За. Тэгээ хэдүүлээ бэлтгэлтэй орох. За бэлтгэл амжилттай манайхаа. Сайхан боллоо. Ажгүй юу. За бараг 20-30 км бөөцсөн үү? Тий, ер нь бол өдөрт нэг 20-25-30 км ирнэ. Манай найзын одоо олон хийж чаддаг юмнуудынхаа ердөө нэг нь одоо ер нь бол гүйлтээс өдөр нь бол гүйлтээс эхэлт юм ба шүү дээ. Тийм шүү дээ. Өглөө бол хамгийн түрүүнд тэгэл гүйлт. Орой юу яаж тусгав? Орой тэгэл нөгөө ер нь мотой бокс юм шүү дээ. Оройд дахиад хийд юм уу? Тий. Одоо хоёлаа одоо эндээсээ гараад одоо хаашаа явах вэ? Одоо манай 11-ээс одоо нөгөө юутай мотой боксын бэлтгэл байгаа. Цагс өдөр 11-ээс ордгийг. За. Тэр бэлтгэлээ их юм байна тий. За тэгвэл явцгаах уу? За тэгье. За. Жоохон салхи савир байхад зүгээр шүү дээ гэж бүр амар биш л ямар компани реклам байгаа шүү. За одоо дөнгөж сая гүйлтийн бэлтгэлээ дууссан. Тий. Одоо мотой боксын бэлтгэл рүү оръё. За мотобокс. Мотобокс гэдэг чинь одоо юу юм бэ? Хөл орохгүй бокс гар юм уу? Таиландын үндэсний спорт нөгөө 8 мөчний тулаан өвдөг тохоордог. 8 мөч. Тийм үү. Энэ бүх мөчөөрөө одоо тулдна гэсэн үг. Тэгээ босоогоос бас унгаах юмуд байгаа шүү дээ. За хавирах тийм. Ер нь бол ингээ нэлээд шахуу байна. Тийм, ер нь бол тийм. Тийм биш үү? За орцгоё. За орцгоё. За орё. За гаруудаа. Нөгөө ханд. Тэч юу? Зээсэн байна. За хэн билээ танилцуулаач. Манай багш маань байгаа мотой боксын багш. За. Олон улсын хэмжээний мастер Баатар зургийн нарганд тогтох. За. Солонгос All FC-ийн авраг, 909-ийн авраг. Тийм тамирчин байна да. Азийн аврагын бас болж исэн. За маргач одоо түрүү ярьсанчлан 7 жил мутагаар хичээлж байгаас тий. Ерөнхийдөө анханасаа багш найснаа тий.
Яг манай анхны багш алтан бүр багш байсан. Тэгээ би тэр нэг багшийн шав байж байгаа. Тэгээ би тусдаа клуб аваад гараад тэгээ магийнх манай клуб төр чийдэг болсон. За одоо энэ гаруудаа MMA Academy гэж штэ тий. Тэгээ манай академи бол одоо байгуулагдаад 10 дахь жилдээ үйл ажиллагаа болж байна. Жүжитсу болон мутайгийн хоёр спортын төрлөөр үйл ажиллагаа болж байна. Тэгээ ер нь мутай спорт чинь бүх тулааны спорттой адилхан сахилга баттай болгоно гэдэг. Тэгээ бие бэлтэр болон сэтгэл зүйд маш өндөр гоё дархлаатай болно. Хэр баргийн юмд ингээд гутарч гунаад байхгүй тийм гоё. За тэгээд ер нь бол одоо ингээд харж яхад бэлтгэл дээр бол нэлийн хүүхдүүд ах шиг байна тий. Хүүхэд залуучуудыг ер нь одоо юу гэж уриалмаар байна. Тий ямар нэгэн спортоор хичээллээрээ тий тэр дундаа гоё тулааны спорт юм гоё түүхтэй өв уламжлалтай тий тийм гоё спорт авах юм бол тэгэл юу бие бэлтраас гадна өөрийн чинь сэтгэл зүй одоо юу гэдэг төлөвшөд амар их эргээр нөлөөлнө мэдээж тийм. За өөрөө хичнээн хэмжээний шавьтай байна. Би одоо нэг 100 гаруй шав байна тогтмол явж байгаа хоёр салбар дээр. За нэлийн амжилт үзүүлсэн хүүхдүүд бас олон байгаа бох тий. Тийм манайх сая ер нь багаараа улсын аврагтаа банк төрүүлдэг. Тэгээ одоо дэлхийн аврах шалралт тэмцээнд залуучуудын дэлхийн аврагт нэг шав маань авах гэж бэлдээд чинь. За ер нь одоо юу юм? Жохон нэг албан ёсны нэвтрүүлэг шиг ууг нь бол чөлөөтэй контент гэхгүй. Ягаад чи нэг ингээд ороод ирсэн чи та тийм амар ингээд ёсолж байгаа мосолж ороод тий нэг чи би яг тэр нэг атмосферт нь ороод өөрөө нэг тийм нэг телевизийн хөтлөгч шиг болчихлоо би чи. Ууг нь бол чөлөөтэй шээ заа. За тэгээд юу яа? Бэлтгэлдээ одоо орцоохоо тий. За тийм. За. Наач яадаг. Энэ тоног гарын бинт гэж нөгөө хорооны үеүдээ одоо гимтэж бэртгэс сэргийлэх бас нөгөө тамирчиндаа бас гимтэл төрчүүлэхгүй гэсэн үднээс. Одоо шууд яах зодтолдох гэж байгаа юм уу тий? Яг одоо нөгөө спарринг хийн гэдэг чинь нөгөө партнераа сонгоод хөнгөн тулааны нөгөө хөнгөн бэлтгэлийн нэг мэдрэх бэлтгэл нэг тийм юу биш бол нэг жинхнээс бол аймтарч ханга биш мэдрэх. Тэгээд нөгөө бэлтгэл дээр сурсан юм аа нөгөө энэ спарринг дээрээ давтдаг байхгүй. Нөгөө хүн дээрээ өрсөлдөгч дээрээ давтах боломж гарч ирсэн гэсэн үг байхгүй. За наатаа үзье. За наатаа үзье. Тийм ээ. Нохоо үзье. Нохоо тийм үзье. Хүүшээ. Ээжтэй удирдлага өдрөөс нь чангалаад өгөө. Удирдлага адр. Аав дуугийн төр хаацсан маа дөрөв. Олон хүмүүс нэг нь гайгүй хаачих нөгөө хэд нүд мүд ханаа. Эсвэл өөр тийшээ хараад. харин Эсвэл энэ хоёрын хоорондоо зодтолдоод зураг авах гэж алан болчих шүү дээ. Маа чи энийг авах уу? За маргадын ирсэн байна. Яг одоо мутагийн бэлтгэлээс нь битээр хүрээд ирсэн байна.
За тэгээд энэ би ойрд бас танад ирээгүй ямар олон медальтай болсон юм бэ? Тийм сүлд Тэ? жил гар ингээ хугацаанд бас Нилээн нэмэгдсэн байна тий. тийм бас. За маргадын гэр бүл бол одоо зургуулаа тий. Одоо би чамайг фэйсбүүк дээр харж байхад ингээл байнга л хүүхдүүдтэй гой хоол хийж өгөөл тий. Гой хоол хийж өгөөл шин бүргэр одоо ямар хоол хийгээд байгаа юм бэ тий. Тэгэл хийж өгөөл ингээл халамжтай их сайн байгаа манай маргад бас. Тэгээд за медалууд энэ цомноос эхэлчихв. За тийм. За Тэр эхний сонгуул би сая нөгөө Шири Чинман нэрмжид 10 шалралт тэмцээнд ороод 6 цагийн гүйлтэнд авсан. гүйлтийнх юм Тийм 6 цагийн гүйлт. 6 цагийн гүйлтэнд ороод төрүүлсэн. 74 км гүйж төрүүлсэн. Ороосон байгаа. За дараагийн Энэ хажуудах нь болохоор энэ 12 цагийн Хитолын улсын аврал шалгаруулалт тэмцээнд ороод 12 цагийн дотор 132 км гүйж тэргүүн барьжсэн. Бүх насандаа ер нь төрүүлсэн айл. Тэгээд доод насандаа ч гэсэн. Энэ хоолтой холбоотой цом болохоор ASEM 11 Монголд болсон. Тэрний нөгөө гадны зочдод үйлчлэх тоогооч нарын дунд ур чадварын 3 үе шаттай тэмцээн болсон. ASEM гэдэг чинь нөгөө баахан гадаадын дарга нар ирээл нөгөө Монголд ирээл тий нэг өдөр болчихсон явсан тий. За тэрүүгээр чи хоолыг хийж исэн шүү дээ. Тий. Тэр чинь өмнөх тийм шалгаруулалт явсан. Тийм өмнө нөгөө тоогооч нарыг бас шалгаруулах юм ур чадварын тэмцээн болоод төрүүлээд тэрэнд орж төрүүлсэн байгаа. Оо за. За дараагийн тэр шилэн асралт 2799 м гэж юм тий. Энэ болохоор нөгөө уулын дөрвөн бэрхч цом. Асрал тайрхан их богд. За уулан давирах юм уу? Тий уул. Чи ч бас уулан давирд юм уу? Уулан давирдаг лөө. Тий өндөр уул спортч нөхөж. Байж та. Гүйдэг, мутай, уул гэдэг юм 3 төрлийн спорт байгаа даа. Тий ер нь л тийм 3. Би бас тэрүүгээр бас ингэж яасан юм уу? Төрүүлсэн юм уу те? Тий. Төрүүлэх жоох энэ нөгөө юу л да нөгөө дөрвөн бэрх гэдэг нөгөө дөрвөн хайрхандаа гарсан хүмүүс ер нь цомыг хийж явдаг. Одоо Монголын нөгөө хамгийн өндөр цэг болох хүйтний оргил ордгийн. За. Хүйтний оргил тэгээ их бог тайрхан, асрал тайрхан. Тэгээ нэг нь болохоор мөнх сардаг. Одоо ууландаа гарч байгаа юм уу? Сардаг руу манай эхнэр явах гээд бас бэлдээд байна. Баццэг. Тий. Бас уулчин болж байгаа юм уу? Тий цаа чин бас сая бас нэг 2 ууланд өндөр ууланд гарчээд ирсэн. Оо за гэр бүлээрээ. Одоо тэгээ 3 дахь ууландаа 9 сарын дундуур явах гээд бэлдээд байна. За. За дараагийн цомч. Дараагийнх нь энэ манай нөгөө охины 2 дахь охины хариу дээрийн. Хариу дээр чи юу вэ? Утай боксер хичээлдэг. Бас уу. Утай хамт 2. За бүр гэр бүлээрээ тамирчин, утай боксчин, уулчин. Шилдэг заалаа тамирчин гэдэг Хин авч ирсэн. Баццэг чи гүйдэг үлээ. Баццэг нь бас гүгээд байгаа. За манай маргадын эхнэр нь бас тамирчин болж байгаа юм байна шүү. Ууланд авирдгэл гин гүйдгэл гин Тэр нөгөө зодлоно. гүйтийн бэлтгэл чинь нөгөө өндөр уулын бэлтгэл болоо явчихдаг байна. Арай мутаагаар зодтолдохгүй л үү? Гүүг. За шүүтэй. Нэг ч гэсэн юм. За тэгээ энэ дээр байгаа медалууд бол ер нь одоо энэ дээр сая ярьсан спортуудаар байрлуулсан медалууд гэж байна тийм. За тэгээд ийм медалууд манай хамгийн том одоо медаль гэх юм уу? Манай эхнэрийн алдар дэлхийн 2 дугаар одон байна. Тийм биш тийм. тийм. Хавар бит хоёр гэж манай хүн алдар дэлхийн одон авсан байгаа 2 дугаар одонгоо. За 2 дугаар одон чи 4 хүүхэд тий. За 4 охинтой. Тэ нөгөө шударгаар одоо ганц одон гэдэг байгаа шүү. Гэтэ энэ спортын ямар ч арын хаалгахгүй. Тийм спортын медалууд ч гэсэн ер нь энэ спортын медалууд бол шударгаар гэж. Тийм шударгаар тий. Чи яг л нөгөө хөлсөж урсгаж басан медалууд л. За энэ бэлинүүд та хэдийн одоо бэлтгэлээ гэдэг чинь энэ бас жижигхэн бас ягаан магаан бэлинүүд байгаа тийм охиных уу тий? Тийм манай нэг ариугийн бас багтаа хэрэгэлдэг байсан бэлинүүд. Доотлоос дээрээсээ 2 дахь охиноос энэ мутаагаар бас хичээлдэм биш үү манай. Бас гүнээ бас хаяа. Цэцэг сажиггүүлтийн тэмцээнд орно манай. Манай маргачаас цэцэг тарьдаг тий. Нэг хэсэг чинь бүр танаад орж ирэхээр чинь бүр ингээд бүр ой модонд ороод ирсэн юм шиг цэцэгтэй байсан тий. Тэр ч бүр тавдаггүй их юм. Тий. 100-аад дээр төрлийн цэцэг байсан шүү дээ. Энэ чи Азалия гэдэг цэцэг байгаа. За Азалия гэдэг цэцэгч нөгөө цэцэгч болохоор их ааштай цэцэг гэж нэрлэдэг. Энэ нөгөө орчин солигдох ч юм уу эсвэл нөгөө
энэ орчин таарахгүй услага энэ арчилгаа таарахгүй болохоор нөгөө юугаа бүх навчааг өвчдөг. За. Тэгээ ер нь өгч юм шиг байхгүй. Өөр мод болчдөг. Мод нөгөө өвөл болоод нөгөө пар ирдэг шүү дээ. Айлууд пар ирэхээр нөгөө хуур ажил хит хуур ажил явагдаад ирэхээр бас навчааг өвчдөг. Тэгэхээр ер нь нарын бас тохируулах хэрэгтэй. Дээрээс нь усалгаа, сүүдэр бүх юмыг нь тохируулж явах хэрэгтэй. Сэн хоббитэй юм. Ингээд сайхан. Чамааг цэцэг тариад сууж ингэж юусоо төсөөсөн ч гоо. Тэгээ бас гоё шүү дээ. Шороо ухаа суугч бас гоё шүү дээ. Тэвч бас нэг хэсэг их цэцэг зардаг гэсэн үргэлжлэгээ хийж гэрээрээ зардаг байсан. Манай гэрч нөгөө цэцэг бүгд мэддэг болчихсон. Гэрээс ирээд авчдаг. Нэг үргэлжлэгээ их төвтөрч бараг 70-80-аар нь хийдэг. 70-80 шиг. Шинэ Монгол ТV HT-гээр нэг цэцэг тарьсан. Нэг сууг сэлжсэн чинь гарч идэв. Монгол ТV HT-гээр гарсан. Хинтээ үлээ ариут хоёр цэцэг. Анууд хоёр цэцэг тариасан. Нөгөө томтойгоо цэцэг тариасан. Тийм биз тий. Тэр жаа нөгөө гэрлийн ламп өдөрт нөгөө жижиг тийм зохиомжууд хийдэг гэсэн. Тийм үү. Тэгээ тэрийг бас зарж үрээ бас хүнд илгэлдэг дурсгал болгодог. Тиймэрхүү юм нэг. Одоо ингээл ерөөхдөө болчихж байгаа юм тий. Энэ юу юм? Энэ яг зүгээр хөрсөлтөө. Хөрсөө. Тий. За жоохон дутуул нэмийг савн дээр ингэ яг л таарлаа. За одоо бараг ажлын чинь цаг болж байгаа шиг байна тий. Төгсөж байгаа шиг байна тий. Тийм 3 цаг болж байна. За тэгвэл хэдүүлээ танаа ажил руу яваа. Маргаад одоо ажил дээр очиж хоол хийн одоо дараагийн ажил руугаа явах гэж. Үндсэн ажил руугаа явах гэж байгаа шиг байна тий. Тэгээд тэнцээ очиж суунгаа нэг жоохон базаа хийж байгаа тэгээд юм дуусгуудаа тий. За явах уу тэгвэл. За тэгээ. За энэ цэцгийг одоо яах юм? Одоо ингээд цогтны давцсан дээрээ. Тэгэл явчих. Тий. За эхнэр бол услаад хийж байна за. Тэгээд услага олдохгүй яснаа чи. За одоо 5:30 болж байна. Бид тэр өглөө 8 цагт үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр уулзсан байгаа. За тэгээд өдөржингөө явлаа. Мута боксыг нь үзлээ тий. Гүйлтийн бэлтгэл энэ төр яаж явагдгийг харлаа. За гэрт нь очлоо. Гэр бүлтэй нь бас сайхан танилцлаа. За тэгээд маргадынхаа үндсэн ажил болох манай маргач нөгөө нэг тоогооч ерөнхий тоогооч одоо энэ Скол гэж рестораны. За тэгээд галтгоо киногоор бол Виктор Петрович Баринов сахалгүй туранхаал болохоос юм бистэй. Ааш маш бол адилхан биз. Ер нь байлг явах. Сайхан ааштай тоогооч байхгүй юу. За тэгээд хэдүүлээ одоо маргадынхаа ажилдаа орж танилцъя. Хоол идэх юм байгаа зү өсч өглөө. Тэгээ. За орцгоё. I had 9 lives but I lost 2. Доктор тогтчлт их өөрмөц Viking тийм бай. Тэг би энэ Скол гэдэг фонтыг харсан чи яг нөгөө Скандинавын юунуудын фонттай амар адилхан байгаа байхгүй юу? Басхалаа адилхан тий. За хувцас амсад гараад ирсэн. За ямар хоол ид. За юу яа зүгээр хамаагүй. Чи өөрөө мэдээд гоё нэг спешиал тий. Хэдүүлээ маргадынхаа бас яг ямар хоол гэдэг юм бас үзье. Тэ энэ гоё спешиал манд хүлээгээс сууж. За ачид сууж явах. За. Searching for the thought, and I've been searching in the haze. I try all days to remember it, but now the blueprint in my mind has gone. My mind forgot the color of direction, and my eyes, they see the hands that could have
have built, that could have constructed the empire in my mind. The empire I'll never find. I had a plan, but that was where it ended.